За өнгөрсөн хичээл дээр бүгдээрээ гэгээний тухай ирсэн бол өнөөдрийн хичээл дээр болохоор манай хиймэл оюуханаар бүтээсэн дууны тухай ярина. Энэ бол манай зохиол болох Зүсгүн Мэдээя Пайлан номын маань үйл утга агуулгад нийцсэн дуу байгаа. За тэгвэл одоо дуун дээрээ би өнөөдөр яг яаж илэрхийлсэн тухай, түүхийг дамжуулсан тухайгаа ярьж өгч байна. Анхааралтай сонсоорой. За Мэдээя гэж эхлээл цус сүрч юм шиг юу болол сарна шиг илэрхийлж байгаа үстэй. Зохиолын өнгө анс маань бол нэгдүгээр готе цайз өмнөхөр байгаа гэдгийг харуулж өгч байгаа. За энэ бол нэгдүгээрт бол унж байгааг илтгэж өгч байгаа. Зохиолын маань энэ бол хоригдсан мэдрэмж дүрийн сэтгэл зүг гаргаж өгч байгаа шот гэсэн үг. Ингээд танилцуулга гэсэн нь үйл явдал хаарны өмнөх газар абис тэгээд зөрчил үүсэх болсон шалтгаан энэ чарой чулуу. Тэгээд энэ чи намайг гихч эхэлж байгаа нь болохоор энэ аавынхын дүр төрх гарч байгаа. Тэнгүүт энэ эмэгтэйгийн дотор нь байгаа юм бухимдал уур уцаар нь ингэж гарч байгаагаас анзарч болно. Одоо энэ бариад яваад байгаа сарнаа бол нэгдүгээрт бол өгсөн гэдгийг бол илтгэж байгаа. Им дарамттай байгаа гэдгийг илтгэж өгч байгаа гэсэн үг. Тэгээд ингээд хаалгаар гараад явж байгааг бол анзаарч байгаа байх. За энэ хаалга ингээд хаалтайгаа анзаараарай. За ингээд онголлоо гэхээр ингээд чөлөөлөгдөж үүдл хийж эхэлж байгааг илэрхийлж байгаа манай түүхийн маань. Энэ хаалга онгойлж оруулж эхэлж байна гэдэг бол нэгдүгээр тийм цагаан өнгөтэй хаалга байгааг бас анзаарай. Хүний дотоод ертөнцийг ингэж гаргаж өгсөн байгаа. Энэ болохоор нэгдүгээр тийм хоригдсан байгаа зүйлээс ингээд гоё гялтхан шиг өөрчлөгдөж байгаа. Энэ хажууд нь байгаа бол булш бол үхсийг бэлэгж байгаа. Одоо ингээд гүйж байгахт нь ингээд ардаас нь сарнаа унж байгаа маань бол нэгдүгээр энэ дүр маань бас өөрөө өгцөн байна гэдгийг бас санаа илэрхийлж өгч байгаа. Хагарсан тойл бол нэгдүгээр сэтгэлийн тусгалыг харуулж байгаа. Харин энэ уйлж байгаа зүйл бол нулимсыг илэрхийлж байгаа гэж ойлгож болно. Одоо ингээд шатаар дээшээ өгсөж байгаа нь болохоор одоо үхсэн үхтлийг бэлэгдэж байгаа. Тэгээд ингээд сарнаа дээшээ хөөрцөн байгаа нь болохоор нэгдүгээр чөлөөлөгдөж байгаа. Тэгээд маань бол сэтгэл амар хайцуулсан байгаа юм уу холимын дэрэлтээр харуулж өгч байгаа гэсэн. Манай бол дандаа энэ дээгүүр байгаад гэсэн бол одоо сая бол ингээд зогдож шít хаягдж байгаа байхгүй. Яа тэгэхээр энэ хүн маань өгцөн бол ингэсэн. Хэрвээ зүү бусаар үхээгүй байсан бол ийм үйл явдал болох байх байсан гэдгийг гаргаж өгч байгаа. За тэгээ энэ эмэгтэйч өгсөн. Энэ эмэгтэйч бас өгсөн хайртай залуу байсан. Харин энэ залуу маань ч гэсэн үгчж байгаа. Харин эцэстэн дээр Вакана юм гарч байгаа нь бол энэ сарнаг баггүй юу өөрөө хавдраад ингээд уушж байгаа гэсэн үг. Шунлаас олоод гэсэн үгийг хамгийн төсөлд нь оруулж өгч байгаа юм учиртай байгаа. За яг энүүн дээр болохоор бүгдээрээ яг юундээ голчлох вэ гэхээр мэдрэмж сэтгэл товч агуулга хэлэх гэсэн санаа гарсан уу дууд өрсний зохицол гээд ялгаагүй л адилхан зүйл дээр гаргана. Тэгээ миний тайлбарыг үтсний дараа болохоор анх дуу сонссон сэтгэлдтэйгээ тийм харьцуулалт хийнэ гэсэн үг. За энэ одоо хэр оновчтой болсон байна гэдэг дээр нь харьцуулалт хийхээ байгаа гэсэн үг шүү. Ер нь яагаад би энэ дуунуудыг сонгож аваад юм гэхээр дуу гэдэг зүйл маань бол нэгдүгээр түүний сэтгэл одоо харагдах зүйлдийг ч гэсэн ингэж
илэрхийлж болдог хамгийн нарийн урлаг байдаг. Тийм учраас энэ дуугаар дамжуулаад өөрсдийн гэсэн бүтээлийг төрүүлж гаргах нь бол хамгийн чухал үүрэгтэй гэж бол миний хувьд боддгийм аа. За тэгээд ийм байгаад байгаа. За ер нь бол түүх зохионо гэдэг маань бол хэн ямар нөхцөлд яав гэдэг зүйлээр дамжиж гардаг болол энүүн дээр бол манай түүх маань бол Медея зохиол дээр Джесс яг ямар нөхцөлд яаж амьдарч ирсэн бэ гэдгийг сэтгэлийн тусгал болгоо харуулсан гэдгээрээ энэ дууны маань онцлог гарч өгч байгаа юм л та. Яг юуны тухай өгүүлж байгаа юм гэдэг зүйл. Тэгэхээр өмнөх гэгээн маань бол бас л бүтээгүй хайрын тухай байсан болов энэ зохиол маань ч гэсэн юм бүтээгүй хайрын тухай болж байгаа байхгүй юу? Сэдвүү нь адилхан. Гэхдээ нөгөө авах мэдрэмжүүд нь өөр байгаадаа та бүхэн анзаарч хараарай гэж хүсэж байна. За тэгэхээр ер нь дуу сонсоод яг ямар мэдрэмж төрсөн бэ гэдгийг илэрхийлж сурах нь бол бид тэдний өөрсдийн зохиолыг бичгэд илүү дөхөн болж өгдөг гэдгээрээ давуу талтай байгаа. За тэгэхээр одоо даалгаврынхаа зарчмыг танилцуулъя. 23 цагаас хойш оруулахгүй. Хэрвээ хэтэрсэн тохиолдолд онохгүй анхаараарай. За ер нь бол өнөөдрийн хичээл маань бол ингээд дуусч байгаа.